Сайн байцгаана уу? Монголизм тип даруй суугт маань тавтай морилно. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд 5 сарын 5-ны хүртэл буюу энэ 7 хоногийн төлөв байдал тайруу мэргэн дээр буусан байна. Тэгэхээр энэ 7 хоногт болохоор үнэг үзэж байгаа үзэгчид маань нар сарныхаа хөдөлгөөнд захирагдаад айл болох тайван байгаарэ гэсэн ерөнхий хөзөр буусан байна. За энэ нь ямар учиртай вэ гэхээр одоогор бол Waxing Moon буюу одоо буурах сар байгаа. Тэгэхээр эх 7 хоногт бол шинэ сар гарч байгаа. Тэгэхээр сар маань өөрөө бууж байгаа учраас та альва ямар нэгэн шинэ үйл үйлдэл хөдлөл авахгүйгээр за ерөөхдөө бол сэрэмсэртэй аль болох одоо өөрийгөө контролцсон тий санхүү мөнгөө бас их хяналт сайтай балансыг барьсан сэтгэл зүйн хувьд бас баланстай байхыг зөвлөж байна. За тэгээ аливаа зүйлийг үйл хөдлөл авах эхлүүлэх гэхээсээ илүү одоо яг байрандаа зогсоод нэг амьсгал аваад нэг амарч байгаад эргцүүлж бодоод за тэгээд төлөвлөөд зохион байгуулад бичиж тэмдэглэх зүйлээ бичиж тэмдэглээд тий ийм байхыг илүү их одоо зөвлөж байна. За бас нэг өгсөн шаманыг хилингээс өгсөн зөвлөгөө нь бол аль болох газардлагатай байгаарай. Одоо илүү хөөрцөглөж аливаа зүйлийг эхлүүлэх гэхээс илүү байгаль ихтэйгээ холбогдоорой гэсэн зөвлөгөө буусан байна. Тэгэхээр энэ 7 хоногийн амралтын өдрүүдээр та бүхэн маань салхинд гарах тий за нар сартайгаа ер нь бол харилцах, за өргөл өргөх, за мод тий ус сурмалтай бас харьцах иймэрхүү байдалтай байхыг хүсэж байна. Тэгээ ерөөхдөө бол буурах сарнаар бол аливаа үйл үйлдэлийг эхлүүлэхгүйгээр та бүхэн маань бүх зүйлийг гоё одоо төлөвлөгөөгөө гаргаад төлөвлөөд эргцүүлээд иймэрхүү байдалтай байхыг бол ерөөхдөө зөвлөж байна. Ингээ та бүхэнд маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. За бас комент хэсэг дээрээ сарны эможи үлдээгээрэй. Баярлалаа.